За өнөөдөр хичээлэл ургамлын аж ахуйн ургамлын англи хэл гэдэг хичээлийн хүрээнд бид нар ургамлын аж ахуйн судалгааны аргууд таримлын ангиллын талаар ямар англи байдгийг бэ гэдгийг мэдэж авна. Ингэхдээ бол судалгааны аргууд судлах зөөл аж ахуйн таримлын англи сэдвүүдээр авчирсан. За ургамлын аж ахуй гэдэг шинжлэх ухаан маань таримл ургамал түүний зүйл амаг сортуудын ботаникийн шинж биологийн онцлог аж ахуйн ачаал бүгдэл тэдгээрийг тариалах технологиг судалдаг шинжлэх ухаан байдаг. Судлах зүйл нь бол за таримл ургамал нь хөдөө аж ахуйн үндсэн төлөвлөлтийн хэрэгсэл байдаг. Ургамлын аж ахуй гэдэг нь надаас судлах зүйл маань эдгээрээс мал судалдаг таримл ургамлын зүйл сорт тэдгээрийн ботаник шинж биологийн онцлог болон бага зардал гарган өөрийн өртөг хямцтай чанартай өндөр ургац авах тэргүүний технологи аргуудыг бол судалдаг шинжлэх ухаан. За судалгааны арга нь вегетацийн хээрийн лизимийн судалгааны аргатай. Вегетацийн судалгааны арга буюу нургуулангийн аргыг бол тусгай хүлэмж байранд зохион бол цаг уурын нөхцөл камерд фитопатрон дургуйлж судалдаг. Хээрийн буюу вегетацийн туршлагын аргын үр дүн бол илүү бодиттой тайлбарлахад хөрсний үржилшин, чигийн хэмжээ, ургацын чанарын үзүүлэлт чигийн үеийн чанар, уурэг тос, саагрын арга зэргийг бол лабораторийн нөхцөл. За хээрийн буюу талбайн туршлагын аргыг бол нэг болон олон хүчин зүйлс туршлага гэж ангилна. За ерөөсөө л энэ цаана харагдаж байгаа шиг ингээд талбайн нөхцөлд бол туршлагыг судлах аргыг бол хэлээд байгаамаа. За байдаг баг. Тэгээд Орсын эрдэмтэн бол энэ ургамлын аж ахуйн шинжлэх ухаанд Вавилов гэдэг эрдэмтэн бол маш их ургамлын аж ахуйг газар тариалангийн салбарт маш их чухал онолыг болон төвүүдийг нээж өгсөн эрдэмтэн байдаг. За тэгээд Вавилов дэлхийн хэмжээнд таримл ургамлын үүслийг бол 8 төвд хуваасан бөгөөд үүний дараа мөн Орсын эрдэмтэн Чайковский уул онолыг хөгжүүлэн 4 төвийг нээгээд таримл ургамлын үүслийг 12 сэдвүүдээр. За дөрөв дэх төв нь Индостаны төв гэж үрж байна. Энэ бол нөгөө доторх буюу цагаан будаа, чихрийн нэршинг, вандуухай, гүнжид, гнаф, энэтхэг олс зэрэг хүнсний ногоо, будгийн баямын ургамлын үүсэл. Тэгээд Орсын эрдэмтэн бол энэ ургамлын аж ахуйн шинжлэх ухаанд Вавилов гэдэг эрдэмтэн бол маш их ургамлын аж ахуйг газар тариалангийн салбарт маш их чухал онолыг болон төвүүдийг нээж өгсөн эрдэмтэн байдаг. За тэгээд Вавилов дэлхийн хэмжээнд таримл ургамлын үүслийг бол 8 төвд хуваасан бөгөөд үүний дараа мөн Орсын эрдэмтэн Чайковский уул онолыг хөгжүүлдэг. За өмнөд Азийн төвд бол хөх тариа будаа, арвай гашуу будаа, вандуй олон зүйлийн таримл, царгас, шошлоо гэх мэт маш олон төрлийн гарсан. За Европ, Сибирт саагрын манжуун, хошоон, царгас, усан үзэм, зэрлэг лир, алим, нэхэмлийн ургамлууд, алс, жимс, хүнсний ногооны ургамлууд их орон гэж үздэг. За Төв Америкт бол эрдэнэ шиш, тамхи, хөрөн, какао, хурган гой, шош, хулуу зэрэг төмс, перц, буюу чинжүүнүүд, олон насны ургамлууд гэж үздэг. За Өмнөд Америк буюу Латин Америк, Перу, Андын нуруу буюу Перу улсаас бол төмс гаралтай. Төмс, арахис, хөвөн, улаан лойл, тамхи, ананас, наран цэцэг, за эдгээр таримлууд бол гэж үздэг. 12-т нь бол Хойд Америкийн төв гэж үздэг. За энд бол наран цэцэг, төмс, тамхины зүйлийн ургамлууд, хөвөн, усан үзэм, хүнсний
шаардлага байсан. За ийм учраас Ардсан эрдэмтэн Тимирязев гэдэг эрдэмтэн бол хөдөө аж ахуйн академийнхаа ургамлын аж ахуйн танхимын эрдэмтдтэй 1950 онд үйлдвэр, ботаник, биологийн ангиллах таримал ургамлууд дээр хийсэн байгаа. Энэ бүлэг дотроо биологийн дэд бүлэгт бол хуваагдана гэж ütсэн. За тэгээд түн үйлдвэрлэл, ботаник, биологийн ангиллан таримлын гол шинжээс гадна ургамлаас ямар бүтээгдэхүүн авч ашиглаж байгаагаараа энэ ангиллалд орох гэж ütсэн байгаа. За ингээд Тимирязевын ангиллаар нэгдүгээрт нь үр тарианы ургамал гэж байна. Үр тарианы ургамлыг үр тарианы үейтэн, үр тарианы буурцагтан гэж хоёр ангилж байна. За тэгэхээр үр тарианы үейтэн маань нэгдүгээр бүлгийн үр тариа үйлжих болон зөөсөх энд буудаа, арвай, хошуу буудаа, хөх тариа. Хоёрдугаар бүлгийн үр тариад нь эрдэн шиш, богводаа, жуугар, доторх сагаг зэрэг. За үр тарианы буурцагтанд нь вандуй, шош, морин, шош, сөвөг зарам, ган дэгээ, вандуй хай, шар буурцаг, шошлоо зэрэг ордог. За хоёр дахь ангил нь үндэс хүртэн, гуатан, булцан хүртэн, шүүслэг тэжээлийн ангил гэж байгаа. Энийг дотор нь үндэс хүртэн, булцан хүртэн, гуатан гэж ангилаад чихрийн манжин бол тэжээлийн манжин, шар манжин, шарлуун, хөхөр манжин зэрэг бол үндэс хүртэнтэй орно. Харин төмөс, газрын лэр зэрэг бол булцан хүртэн. Гуатан ургамлууд бол тарвас, хулуу, амттгай зэрэг бол ерөнхийдөө бол ангилалд ордог. За гурав дахь ангил нь тэжээлийн өвслөг ургамал гээд тэжээлийн олон наст буурцагт ургамал, тэжээлийн олон наст үеит ургамал, нэг наст буурцагт нэг наст үеитэн гэх мэтэр ингэж ангилдаг. За олон наст буурцагтай ургамал гэдэг нь царгас, царгаг, хөс, хошоонгор, цөцөнг зэрэг олон настад ордог бол олон наст үеитэн эрхэг, согоовор, гиш, өлөнг, буутуул гэх мэт ордог бол олон наст буурцагтанд нь гиш, хошоонгор, за нэг наст буурцагтанд нь нэг наст үеит ургамалд содоо, өвс, хоног, будаа гэх ногоон хоног орно. За дөрөвт нь тосны буюу эпирийн тост ургамлууд гэж нэрлэдэг байна. За энэ дотор нь тосны ургамал, эпирийн тост ургамал гэж байна. Тосны ургамал гэдэг нь наран цэцэг, гиш зэрэг ордог бол эпирийн тост ургамалд нь эрен, давг, гүнжид, гинж, цээр, гонд зэрэг тийм маш үнэртэй, тийм гоё үнэр зөвлөдөг. Бид нар гондыг бол мэднэ. Эдгээр ургамалд бол эпирийн дагуулмж байдаг. Тавд нь нэхэмлийн ургамал орж байгаа. Үрэндээ ширхэгтэй, ишэндээ ширхэгтэй гэж хоёр ангил нь. Үрэндээ ширхэгтэй нэхэмлийн ургамал бол хөвөн байдаг бол ишэндээ ширхэгтэй нь олс майр чинь. За хамгийн сүүлд нь 6 дугаар бүлэг тамхины ургамал буюу энэ дүнз айцгал. За ингээд ерөнхийдөө таримал ургамлын ангиллын талаарх ургамлын аж ахуйн гол үндэс маань ерөнхийдөө энэ. За ингээд эндээ үндэслээд цаашаад түнсийг яаж хэрхэн тариалахын, луунг яаж тариалахын, байцааг яаж тариалахын гэх мэтэр бол энэ ургамлын аж ахуйн шинжилгээ ухаан маань ерөнхийдөө явдаг бахнэ. За ингээд анхаарал тавьсанд